За энэ би энэ проблем 54-ийг бодохгүй. Сонирхож байвал код модныхын хэсгээс зарим хэсгийг харуулж болно. Ер нь бодцсон. Покерын 2 айнд өгөгдөхөөр аль нь ялах вэ гэдэг функцчэд. Гэхдээ энэ дүрмээр нь энд нэг дүрм байна. Тэгээд энд хэдэн айнд байгаа вэ? 1000 хайнд байгаа юм билээ. Хоёр хайндны хослол. Хос хайнд гэх юм уу? Тэгээд энэ ядаргаатай юм бодохгүй. Энэ бодол гэхээсээ илүү жоохон хөөрхөн ажиллагаатай тэг мангар уушд. Тэгээд нэг хамт тийм логик юм энэ дээр гарахгүй. Зүгээр л ажиллагааны асуудал. Гүйцэтгэлийн асуудал гэх юм уу? Энийг бол бодохгүй за. Тэгээд бодцсон би нэг YouTube дээр бодож оруулахгүй гэж аахгүй. 55-ыг түрүүн бодцсон. За 56 гараа. За 56. Powerful digit sum гэнэ. Хүчрхэг цифрын нийлбэр гэнэ. Сэлээр гэдэг тий. Хүчрхэг цифр багтаах. За гогоол гэдэг тоо 10-100 зэрэг их тоо 1-араас 100 зэрэг тэг байгаа. За энэ бол бүр 1-араас 200 тэг байгаа тий. Төсөөлөгчийн аргагүй тоо гэж байгаа юм. Бид нэр хэмжээнээс цифруудын нийлбэр зүгээр л 1 гэж байгаа байхгүй тий. Эдний цифруудын нийлбэр нь 1. Тэгэнгүүт энэ гогоолын цифруудын нийлбэр нь 1 л гэж байгаа байхгүй. Энэнийх ч гэсэн. Тэгэхээр нэг юм AB хэлбэртэй, A-гийн B зэрэг хэлбэртэй натурал тоонуудыг авч үзье гэж байгаа байхгүй. AB 200-аас бага. Тэнгүүд максимум дижитал сан. Цифруудын нийлбэрийн хамгийн их нь хэд вэ гинэ? Олон оронтой тооны үйлдэл. За энийг хэвчээ зүгээр гэлцүүлчих. Зүгээр л гэлцүүлээч. Батэна тий. А-гийн B зэрэг. А-гийн B зэрэг. Тэгээд чинь амарх гоё юм шиг бас. А-гийн энэ одоо яг яа гэдэг юм бол А-гийн тэг зэрэг. А-гийн тэг зэрэг ч яг багтаа шүү дээ. Тийм болохоор цифруудын нийлбэр нь бага л да. Тэр ярих хэрэггүй. За би нэг А гэж аваад идэх. Энэ одоо хэдэн оронтой болоод лээ? 200 орон багт хангалттай гэсэн үг шүү дээ. За үржүүлээд байна гэсэн үг дээ. Манай жижиг B2 маань байж байна. 1 зэрэг 2 зэрэг гэж үржүүлээ явж шүү дээ. За. Тэнцүү дэс эхлэх юм. За нэгin зэргүүдийг яриад явах тий. Хоёроос эхлэх юм байна тий. Нэгin зэргүүд бол ерөөсөө дандаа нэг шүү дээ. За агаар үржүүлнэ. Тэгэхээр манай үржүүл маань эхлэхдээ
Нэгээс эхэлнэ. Агийн нэг байна. За энийг агаар үржүүлэл ягаад юм л та. Цифруудын нийлбэрийг аваад хариутаагаа шалгаад байна гэсэн үг шүү дээ. За би одоо үржүүлэхэд нэг I гэж нэг юм аавна. Манай хариу байгаа. Тэг байгаа. За. Сансан орон. Сансан орон маань тэг байгаа. За. Айтад зүг. За. Агийн I тэнцүү. Агийн I-ыг үрждэг нь А. Нэмдэг нь сансан. Одоо манай сансан чинь болохоор агийн I-ыг баах нь 10. Тэгээ агийн I нь өөрөө болохоор 1 орон. Тэгэл давтчихсан. Тэгээ хэрвээ манай сансан байвал сансан маань тэсэрсэх байвал агийн тийг дахиж нэмээд S-ийн эцэд хоёроор нь тоомоо санаж болно шүү дээ. Тийм учраас за ингэ болчихно. За үржүүлц. S чинь хэрэглэгдэх хөлөө. S-ийг хэрэглэчихэ. Цифруудынхаа нийлбэрийг олох тоо. Агийн B зэргийг л бодоод байгаа шүү дээ. За шүү дээ. Нэ одоо энэ бодлтыг ийшээ хийгээл тэгснээс энд хийгээл энэ ямар ч хэрэггүй. Тэгээд бодлтын юм хэмжээ явах. Зөвхөн мөрийн тоолон хоёроор багсан тэрнээс биш. Ямар ч хэрэггүй. Тоо цөөрөхгүй хийх үйлдэлийн тоо. Тэрнээс би одоо энэ дахиад нэг саам гэдэг өсгөж аваад энэ цифрээ энд олдож байгаа цифрээ нэмээд яваад иж бас болно. Яг сүртэй. Гэхдээ ерөөс үйлдэлийн тоо хэмнэ гэж хэмлэхгүй шүү. Тэгтээ энэ доор нь тавьчих. За цифруудын нийлбэр болцоо. Одоо энэ чинь ингэнэ үстэй. S чинь манай энэ зүг ингэж штэ. S болон англ болтой. Гач нөө. Гач. 972 гэнэ. 972. За. Энэ easy дээ. Ийм хийх гэх хүмүүс толгойн нэг залхуураад идэв. Тэрс гайгүй амархан. За 56 дуслаа. Бай бай.